чи одоо хугацаанаас өмнө огцор эсвэл одоо халагдсан нэг тийм сүрдүүлэг яваад байгаа Трампаас бол. За сайн бацгаана guys. Бүгдээрээ сайн байгаа гэж найдаж байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бичлэг оруулж чадсангүй компани ажилтай байгаад тэгээд уулзаг уудсан байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт бол зах зээлд маш том хөдөлгөөнүүд орж ирлээ. Индексүүд бүгдээ all time high хийсэн. Nasdaq болон S&P 500. За тэгээд энэ хөдөлгөөнүүд ер нь бол яагаад бий болсон гэвэл энэ хоёр нөхөртэй бол шууд хамааралтай байгаа. За энэ Fed Chair одоо Jerome Powell болохоор одоо энэ 5 сарын 15-нд одоо яг өөртөө ажиллах нь хугацаа дуусч байгаа. За тэгвэл энэс өмнө Trump бол чи одоо хугацаанаас өмнө огцор эсвэл одоо халагдсан нэг тийм сүрдүүлэг яваад байгаа Трампаас бол. За тэгээд энтэй холбоотой нэлээд зах зээлд тийм хөдөлгөөнүүд орж ирсэн байх гэж би хараад байгаа. За тэгэхээр уус одоо 5 сарын 15-нд өөртөө ажил нь дуусахаар Трамп уус яг өөрхөн хүнийг томилно. Тэгээд тэрнтэй холбоотой бас зах зээл бас нэлээд volatile байх. Тэгэхээр зах зээл одоо харилцахад нэлээд сая жоохон хүндрэлтэй байгаа гэсэн шүү дээ. Тэгээд тийм зах зээлүүд ерөнхийдөө бол бид нар бол харахгүй байх. Илүү гоё тийм илүү харилцахад амархан зах зээлүүд ирэх байх гэж би бодож байгаа. Тэгээд яг би зүгээр энэ яг одоо all time энэ хийж байгаа энэ одоо зах зээл дэше явж байгаа энэ юунуудыг бол би Трампыг өөрхөн хүнийг тавьсны дараа одоо яг зүгээр одоо шинэ одоо Fed chairman одоо томилогдлоо. Одоо шинэ Fed chairman томилогдсноос болж одоо эдийн засаг ингээд зах зээлийн мөнгөний бодлогыг аягүй сайн авч яваад ингээд эзэн засаг дэше өсгөлөө эдгэр гэх мэт одоо нэг тийм PR маягаар ингэж одоо тоглолт хийх байх гэж бодсон чинь тэрнээс өмнө иймэрхүү одоо өсөлтөд орж ирсэн. За тэр нь бол яг зүгээр би бол одоо Fed chairman одоо Jerome Powell болохоор зүгээр Трампт талцсаад одоо нэг иймэрхүү тийм тоглолт явуулчлаа гэж би хараад байна. За доллар индекс харагдаж байна. За долларын индекс бол доошо өнгөрсөн 7 хоногт ингээд унсан тий. Тэгээд энэ weekly inversion fair value-г харилцсан. За тэгээ эндээсээ яг яах үг нь бол яг нэлээд тийм эргэлзээтэй байна. Тэгээд энд нэг volume-ийн баланс байгаа ийшээ харилцсан зүйдтад энэ дээр хаагдсан. Тэгээд энэ gap-ийн дээр хаагдсан тий. Тэгээд энэс цаашаа дээшээ ингэж харилцах уу эсвэл доошоо ингэж яваад энийг авах уу, энэ sell-уудыг авах уу гэдэг нь бол ерөөд бол тодорхойгүй. Тэгэхээр ер нь бол миний доллар дээр бол bias бол нэг тийм bullish bearish гэсэн bias байхгүй зүгээр тийм neutral байгаа даа. За энэ daily chart дээр харагдаж байна. За daily chart дээр би энэ daily одоо FIG руу арилжиж магадгүй гэжсэн. За тэгээд ийшээ арилцсан. Тэгэхээр ийшээ арилцахгүй зүгээр энэ FIG-гээс шууд дэше явсан бол зах зээл уусаа яг bullish хэврүүлдээд доллар бусад индекс эдэр маркетууд all time high эдэр хийхгүйсэн баг. За энэ болохоор S&P 500 харагдаж байна. За S&P 500 дээр бас өмнө all time high хийсэн тэ энэ 7 хоногт. Тэгээд ерөөхдөө яг ийм all time high эдэр хийсэн үед зах зээлийг ер нь арилцахад аюу хэцүү гэдэг. Тэгээд яг bullish яг байгаа дээр тэгэхээр яг би бас ингээд тийм яг bearish bullish гэсэн байхгүй байгаа. Ерөнхийдөө трендэд байгаа л ерөнхийдөө bullish одоо сигналууд авах хэрэгтэй. Ер нь бол одоо яг иймэрхүү тренд хийж байгаа, ийм all time хийж байгаа үед бол ер нь ямар арилжааны арга тактиктэй арилжвал зүгээр гэвэл ер нь бол одоо trend is friend гэдэг шүү дээ. Одоо тренд бол найз гэдэг шиг зүгээр яг трендэд байгаа л арилжвал их зүгээр гэж харж байгаа. За тэгээд энэ одоо өнгөрсөн 7 хоногийн high цэгийг харж байгаа зүйл өнгөрсөн 7 хоногийн low цэгийг харж байгаа. За энэ low цэг доор энэ бас нэг BC буюу одоо bullish fair value-г бүүссэн байна тий. За ийшээгаа ингэж арилжаад буцаад дэшээ ингэж явах юм уу. За тэгвэл одоо нэг нэлийн хэсэгтээ ингээд юм consolidation хөдөлгөөн орж ирэх магадaltaй гэж би ер нь харж байна. Ингэж зах зээл нэлийн удаа ингэж дэшээ харилцсны дараа. За энэ daily chart харагдаж байна. Daily chart дээр энэ баг за энэ candle-ыг оролцуулахгүйгээр баг 1 2 3 4 5 6 7 8 9 ингээд 9 баг 10 өдөр ингэж дэшээ bullish хаагдсан байгаа. S&P 500 дээр. За тэгээд одоо жоох юм
одоо pullback одоо тийм ийм хөдөлгөөнүүд ер нь бол орж ирнэ гэж ер нь таамаглаж байна. Гэхдээ яг ингээд all time high хийгээд ингээд дэшээ маш bullish байгаа маркетер ингээд таамагтгшүүлэхэд аюу хэцүү. Яшил ингээд цаашаа өргөжлөөж ингээд дэшээ харилцах боломжтой. За яг нэг ерөнхийдөө индекс харилцдаг бол хэдүүлээ одоо Nasdaq буюу Nasdaq S&P гэдэг одоо технологийн компаниудын том компаниудын юм индексүүдийг арилжаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг зүгээр индекс дээр бид нар ийм 3 индексийг одоо хооронд нь харьцуулж ингэж үзэж одоо анализ хийдэг. Тэгээд тэр нь юу гэхээр за энэ нэгт бол S&P 500 байгаа энэ дээр арилжаж байгаа. Тэгээд нөгөөх нь Nasdaq тийм үү. За энэ болохоор одоо Dow Jones-ийн индекс гэдэг байгаа. Тэгээ энэ гурлаа хоорондоо тийм корреляц хамааралтай зах зээл байгаа. За тэгтээ нэг сонирхолтой юм одоо S&P all time high хийсэн тийм. S&P ингээд all time high хийсэн. Тэгээд Nasdaq бас all time high хийсэн тийм үү. За тэгсэ чинь Dow Jones all time high хийгээгүй байгаа даа. За тэгээд энийг би юу гэж одоо ойлгож байна вэ гэхээр яг зүгээр энэ all time high нь тодорхой хийх байх. Нөгөө хоёроо дагаад тэгэхээр нөгөө хоёр маань бас адилхан л дагаад төсөх байх. Яг Dow Jones-ыг all time high хийдэл гэж харж байна. За алт харагдаж байна. За алтыг би арилждаг гэхдээ яг анализ хийгээд ерөнхийдөө ямар хөө байдалтай хөдөлж байна гэдгийг хараад байгаа. Яг зүгээр алт дэшээ хөдлөөдөө бол ер нь дайны нөхцөл байдал ер нь дуусах болоогүй ер нь жоохон тийм тань цаашаа урт хугацаанд үргэлжлэх магадaltaй гэдэг нэг тийм юу өгдөг. За үнэхээр тийм байх юм бол бусад зах зээлүүд доош унах тийм цензуртэй байж болно тийм үү. За тэр үднэс бол би зүгээр алтыг бол ер нь бол ингээд track хийж яваад байгаа. За алт дээр бид нар бас өнгөрсөн 7 хоногт харилцсан. За энд нэг том одоо displacement буюу одоо bullish bearish gap одоо. За энэ gap-ныхаа ерөөхдөө бол гол цэгнээс дэше харилцсан тий. За энэ гол цэгээс ингээд дахиад дэше харилцах уу гэдэг сонирм байгаа. За энд нэг volume balance байгаа. За би ерөөхдөө бол ийшээ нэлээд харилцах магадaltaй гэж харж байна. Алт дээр бол. За тэгээд эсвэл энэ дэше харилцаж чадахгүй бол энэ доошоо ингэж байж байгаад бүр энийгээ ингэж доор ингэж хаагдах юм бол яг тэр үед л би алтыг за үнэхээр доошоо юм гэж харна. Яг энэ gap доор одоо бодыг ингэж хаагдсан үед л би за алтыг үнэхээр bearish байгаа юм байна гэж харна. За тэр болтол одоо алтын ингэ нэг жоохон дээш хөдөлгөөнтэй байх гэж харагдаж байна. За энэ болохоор oil байгаа. За oil бол бүр навшимсан тий. Тэгэлээ бүр ингэ 120 хүрж исэн oil одоо цээ чинь 83 хүртэл өнгөрсөн 7 хоногт 83 99 дээр хаагдсан байна тийм үү. За тэгээд би юу гэж харж байна вэ гэхээр за энэ weekly inversion fair value gap-ыг fair value gap-ыг invert хийсэн одоо ийшээгаа retest хийгээд доошоо ингэж явж магадгүй. Тэгтээ яг нэг бүр актер тийм 100% тийм батарын bias бол биш ш. Яг зүгээр би бол ерөөхдөө л нэг тиймэрхүү таамагтай харж байна. За эсвэл энээсээ бүр ингээд дахиад дээшээ явах магадлал за үнэхээр бүр дайны нөхцөл байдал бүр үнэхээр бүр хэцүүдээ одоо тэр нэг газрын цэвэрлэг тэр одоо замыг бүр тэр хааж магаад тэгэх юм бол одоо газрын цусны хомсдол үүсэх юм бол газрын цус буцаад дээшээ буурах магадлалтай. За өнгөрсөн 7 хоногт арилжаанууд авсан арилжаанууд харагдсан. За энэ нэгтгэхийн арилжаа. За нэгтгэхэд тэр эхний шорт арилжаанд орсон байгаа. Тэгээд энэ шорт арилжаа маань за ингээд гарцсан байгаа. За энэ шорт арилжаа яагаад авсан гэхээр price дээр арилцсан энэ buy sell liquidity-г авсан, энэ buy sell liquidity-г авсан тий. Тэгээд buy sell liquidity-г авчаад доошоо энэ 1 минутын gap-ыг invert хийсэн тийм үү. За тэгээд энэ дээр SMT divergence буюу одоо нэг энэ S&P 500 ингээд энэ
lower high хийж яхад нөгөөх нь higher high хийгээд ийм одоо тийм higher high, lower low хоёрын ингэж хоёрын индексийг зөрөх нь одоо бид SMT divergence гэж нэрлэдэг тийм үү. За тийм зүйл үүссэн. За тэгээд эндээс би trade орсон. За тэгээд энэ trade дээр би stop loss энэ swing high дээр байсан. Тэгээд би тэрнээс өмнө арилжаа хаацсан. Ягаад ч юм нэг тийм буруу мэдрээд ерөөхдөө нэг тийм мэдэрч өгөхгүй байсан. Ингээд за би ер нь яг буруу арилжаад швэ. Ингээд энэ арилжаад ингээд жоон хүчлээд орчлоо гэж за окей гэдэг. Тэгээд арилжаа хаацсан байна. За энэ хоёр дахь short арилжаа орсон байгаа. Тэгээд хоёр дахь short арилжаагаа бас энэ дээр хаацсан байна. За энд юу тавьсан байсан бэ? Бас л ингээд нэг тийм санаа энэ арилжаагийн хаамар санагдчихсан. Тэгээл хаацсан. За тэгээд энд би арилжаагаа хаацсан байсан шүү дээ. Тэр чинь яг миний stop loss-ыг авсан байгаа. Таксны доош унтсан байгаа. Тэнгүүд нь би дахиад нэг за одоо жинхэнэ энэ миний setup одоо би баталгаатай болсон байх гэж бодоод би энд short харилцаанд орсон ба. За тэгсээ чинь бас л ингээд дэшээ яатсан. Stop loss зөгтөд гарсан ба. За тэгээд нэг өдөр 3 арилжаа ороод $73 алдсан ба. За энэ хоёр дахь арилжаа харагдсан. За хоёр дахь дээр энд ерөөхдөө би бол яг яагаад энд тэг арилжаанд орсноо мэдэхгүй байна. Яг зүгээр нэг шинэ одоо арга барил орж үзсэн л. Тэгээд айгүй бага stop lossтай. Тэгээд энэ уусаа stop loss зөгтөө гарцсан. За тэгээд ерөөхдөө бол хоёр дахь өдрөөс за окей тренд бол ерөөхдөө бол bullish байгаа гэдгээ би яг мэдээд тэгээд трендийн эсрэг арилжах ер нь тийм юм байна. Яг трендэд таагээд ерөөхдөө бол яг long арилжаа орё гэж болсон байна. За энэ дээр хичнээн одоо яг надад бол энд миний одоо short setup бүрдсэн байгаа. Би тэгээ энэ short setup-ыг ингээд ер нь бол үүсгэсэн. За ингээд за энэ short setup харагдсан шиг би short ормооргүй байна. Яг тэгвэл зах зээл bullish байгаа гэд. За харин миний short setup-ыг failed-ийг ингээд хүлээжсэн. За энд ингээд одоо үнэхээр миний short setup энэ ажиллах хэрэгтэй байсан бол энэ хизээч ингээд дээр хаагдах хэрэгтэй байсан. Энд арилжчаад ингээд доош явах хэрэгтэй байсан тийм үү. За тэгээ би энийг буцаа ингээд дээшээ ингээд энэ миний short setup-ыг үүсгэх ингээд deny хийхийг би хүлээжсэн. За тэгээд ингээд дээшээ арилжаад энд миний short setup fail болсон. За тэнгуут нь за окей за үнэхээр зах зээл bullish байгаа нь юу юм байна үний юм байна гэд тэгээд би дараагийн 5 минутын candle дээр энэ одоо reclaimed bullish fair value gap-ыг ашиглаад entry орсон байгаа. За тэгээ stop loss энд тавьсан байгаа 5 минутын chart. Энд sell сайдлгуудад авагдсан тийм. За тэгээд ингээд арилжаа дэшээ явсан санснаар тэнгуут нь stop loss дэшээ шахаад $8 олгоод эрсдлээ багасгацсан байна. За тэгээ бүр дэшээ ингээд яваад энэ нэг одоо хуучин одоо daily им high юусэн. За энийг би арилжаад ер нь ингээд тийм буцаад ингээд reversal болох магадaltaй гэж бодоод за окей stop loss break even болгочих гээд. Тэгээ яг зүгээр энэ арилжаагаа нэг тийм high probability тийм арилжаа гэж хараагүй зүгээр ингээд окей энэ дээр reversal орж ирэх боломжтой болохоор эрсдлээ high гэж бодоод энд break even болгосон байна. За тэгээд энэ daily chart дээр харагч чинь. За daily chart дээр би яг тухайн үед яг пост хийсэн. За окей all time high хийх хэдүүлээ маш өндөр магадaltaй шүү гэд. Тэгээд ингээд арилжаагаа явуулчихсан тийм үү. Тэгээд $100 минийх бол одоо all time high хүрэхээс өмнө ингээд ашиг авахар. За тэгсэж чинь 5 минутын chart дээр би хэлжсэн саяны нэг улаан зураас байсан шүү дээ. Нөгөө oil daily high гээд тэрэн дээр reversal орж ирэх магадaltaй гээд. За тэгээд энэ 5 минутын FIG-г доошоо ингээд сэтгэлээ доор хаагтчихаар нь би арилжаа хаацсан. За окей энэ ингээд reversal орж ирдэг уусаа доошоо ингээд миний stop loss ингээд зөгчих юм байна. Миний stop loss энд байсан шүү дээ гэж бодоод тэгээд ингээд хаацсан байна. За тэгсээ чинь юу болсон бэ гэсээ чинь дээшээ яваад миний тархитанд төрсэн тийм үү. За би хаана
Аа 7036.25 гэдэг тэр ашиг авах байсан. За тэгсэж энэ 7036.25 ингээд арилжсан байна. Тэгээд яг хоо маш харамсалтай ч яг ерөнхийдөө бол жоохон харамсалтай. Ингээд болж исэн арилж байгаа эрт хаагаад ингээд яг тэгээд энэ яг сургамж нь бол яг яг ингээд арилж байгаа макро менежмент тэгээд хэтэрхийх ингээд арилж байгаа ингээд аль хэдийн анализ хийгээд ингээд стоп лосс өдр бүгдийг ингээд тавигдсан арилж байгаа ингээд дахиж анализ хийгээд дахиж ингээд яваад байгаа ингээд ер нь жоохон арилжаанд айгүй хор хөнөлттэй яваад байдаг. Яг болж байгаа арилж байгаа устгачаад байдаг. Ингээд ерөөсөө тийм болгочод байдаг. За тэгээд уул нь $100 ашиг хийх байсан. Тэгээд арилж байгаа хаагаа тэгээд нэг юм одоо $6 хийсэн байна. За энэ 3 дахь арилжаан дээр $30 алдсан. Тэр скриншотоо харин хаагаад болохгүй. Гэхдээ энд 3 дахь арилжаа алгассан байгаа шүү. За энэ бол 4 дахь арилжаа. За 4 дахь өдөр бол маш гоё степ бүрэлдсэн. Одоо short step бүрэлдсэн байна. Тэгээд энд бол Asian одоо liquidity авагдсан байсан. Тэгээд доошоо энэ 1 цагийн чарт харагдаж байна. Тэгээд 1 цагийн чарт дээр доошоо ингээд сэтлээд ингээд market structure shift хийсэн тийм үү. За тэгээд энд миний жинхэнэ яг миний оролт хийдэг стап бүрдсэн байгаа. Энд 1 цагийн order block харагдаж байна тийм. За тэгээд энд ингээд бүр ингээд амар гоё ингээд степ харагдчихсан ч гэсэн би ингээд эргэлзээдсэн. Ингээд энэ степийг авах уу явах уу нэр арилжаанд орох уу явах уу. Бас нэг намайг эргэлзүүлжсэн юм. Яг нэг цагийн юу байсан. Би яг нэг 9:30-аас Нью-Йорк Open нэгснээс хойш ер нь арилжаанууд авахтай их тийм аваад сурцсан ерөөхдөө. Тэгээд тэрнээс өмнө яг арилжаанд орохоор ингээд Нью-Йоркийн цагаар илүү тийм яг manipulation хөдөлгөөнүүд орж ирдэг болохоор яг тэрнээс хайгаад ингээд эргэлзээл ингээд одоо арилжаанд орох уу байх уу бодоод авсан. За тэгээд ингээд би энэ арилжаанд орохоос өмнө яг ийм стап бүрэлдсэн байна ингээд харж байсан. За тэгээд энд sell side liquidity харагдажсэн тийм. Тэгээд яг ерөнхийдөө бол Нью-Йорк Open төгсөн энэ 9 цаг 26 минут 59 секунд болж байна. За тэгээд яг 1 цаг дээр ингээд би оролтоо алдчихсан. Тэгээд ингээд доош харилцсан 15 минутын чарт эндээс харагдаж байна. 15 минут дээр бас ингээд харж order block дээр оролт хийх боломжтой байсан. За тэнгуут нь окей би цагаа багасгаад 5 минутын чарт дээр одоо оролт хийх боломж харагдсан аа гэд. Тэгээд 5 минутын чарт дээр бид нар энд нэг юм bullish одоо gap харагдаж байна тийм. Би энэ bullish gap-ыг доошо failed-д буцаж ингээд тест хийхэд нь за окей би энд орчлох юм байна гэд. Тэгээд гэдэг гэж бодоод тэгээд энд орсон байна. Тэгээд ягаад энд орсон бэ гэвэл manipulation буюу одоо liquidity swipe энд явагдсан. Тэгээд энэ gap доошо сэтэлчгүүд нь окей надаа илүү тийм стапта илүү тийм ихтгэл төрсөн байна. За ямар нэг тийм liquidity swipe явагдаагүй үед ерөөдөө арилжаанд ороход айгуу тийм юу гэдэг айцтай байгаад байдаг. Яг л ямар нэгэн тийм manipulation хөдөлгөөн нэг орж ирээд нэг хамчих юм шиг. За тэгээд энэ арилжаа маань доошоо гоё явсан байгаа. Ингээд энэ харагдаж байна тий. Тэгээд $100 шиг тавьсан. Тэгээд ингээд арилжаа хаагдаад $100 хийсэн байгаа. За тэгээд 4 дахь өдөр ингээд $100 хийгээд 7 хоногийн анхны ашигтай өдөр гэх юм уу. За энэ 5 дахь арилжаа харагдаж байна. За 5 дахь өдөр бол яг айлтын зах зээл all time high хийсэн байсан. Тэгээд энэ бол нэлээд л тийм зөвөр нэг тийм заавал нэг арилжаа авахгүй бол болохгүй юм шиг нэг тийм бас яарч орсон арилжаа. Тэгээд энэ 5 минутын чарт дээр зах зээл дэшөө арилжаад би ер нь нэг тийм pullback хөдөлгөөнүүд айгүй хараадсан. За окей зах зээл нэлээд дэшээ арилжчихлаа. Одоо нэг ингээд correction хөдөлгөөнүүд орж ирэх байх гэж ер нь бодоод ерөнхийдөө тиймэрхүү хөдөлгөөнүүд барьж авахгүй аюу хичээгээд ер нь бол трендийн эсрэг арилж хараадсан. Тэгээд энэ 5 минутын одоо gap-ыг доошоо арилжангууд нь энд доор хаагдангууд нь энд арилжаанд ороод тэгээд $46 ирсэн. Тэгээд $100 тавтай.
тэгсэж арилж байгаа маань. За үнэхээр л яг зах зээл тренд bullish trend хийсээр л байсан 5 дахь хүртэл. Тэгээ ингээд стабдаас цогтод гарсан ба. Тэгээ $37 алдсан. За тэгээд дансны маань үлдэгдэл $4,497.44 одоогоор байна. Тэгээ одоо зүгээр айгуу тийм мяа харагдчихэж магадгүй ингээд энэ аккаунтыг $4,970 доллартай нээсэн. Яг нь ерөнхийдөө бараг л $5,000. Тэгээд одоогоор нэг $500 тийм $480 алдсан явж байгаа юм да. Тэгтээ хөө нэг $480 алдсан нэг drawdown болоод ингээд нэг амар сэтгэл санаагаар нэг хүнсэн юм алга. Тийм. Тэгтээ хөө яг амар тийм сайханч байгаа гэж хэлэх нь ч сайшаа тийм. Тэгтээ хөө ерөнхийдөө бол нэлээд л тийм мэдрэмжгүй болж эхэлж байгаа шүү. Яг зөв мэдрэмжгүй болж эхэлж байгаа гэдэг нь яг их сайн утгаараа мэдрэмжгүй болж эхэлж байна гэж би яг бодоод яг тэгвэл нэг ингээд drawdown болоод ингээд айгүйх тийм losing trade аваад ингээд тийм алдах гэдэг нэг тийм асуудал биш. Ингээд алдах нь ингээд миний сэтгэл зүйд нэг тийм амар нөлөөлөл тэнд ингээд шаналал ингээд готроод байдаг ингээд болж байгаа гэх юм. Яг нэг тэрийг нь би сайн талаар ингээд мэдрэмжгүй болж байгаа ингээд гэж хэлж байгаа. Яг нэг трейд хийгээд нэг ашиг TB хүүрхэд ингээд ашигтай ингээд winning trade хийж байгаа гэсэн тэр нь ч гэсэн нэг одоо нэг тийм окей уусаал нэг тийм байдаг л зүйл мэтэр ингээд хүлээж авч байгаа. Тэг энийг бол яг би сайн тал гэж харж байгаа. Тэгээ уусаа би энэ аккаунтыг анх нэгтэй тэг амар супер ингээд шууд ингээд амар ашигтай харилж нээдрэ гэж ерөн төсөөлөөгүй. Яг нь төсөөлөл мөн уусаа би баг $1,000 ингээд өөртөө бүр ингээд алдах хэрэг өгсөн $1,000-ын drawdownтай болох те. За тэгээд тийм өөртөө яг тийм алдах хэрэг өгсөн болохоор арай гайгүй сэтгэл зүй гайгүй авах гэж бодож байна. Тэгээд уусаа би анх удаа ийм их хэмжээний яг миний хувьд бол их хэмжээний мөнгө л тоо. Тэгээд тийм мөнгөөр арилж байгаа болохоор ингээд бас дажгүй арилжаад байгаа гэж бас хараад байна. Хичнээн мөнгө хийхгүй байгаа ч гэсэн. Тэгээ яг зүгээр уусаа анх удаа ингэ мөнгөөр арилжж байгаа. Анхны баг live account шахуу. Тэгээд нэлээд туршлага сууж гэнэ гэж харж байна. Тэгээд би өмнө хэлжлээсэн те. Яг зөв үнэхээр дөрвөө бариад ингээд үнэхээр тууштай дисциплинд байж байгаа юм бол тэр мөнгө гэдэг зүйл уусаа араас нэрнэ. Тэгээд уусаа ашигтай арилжаач шууд ихний жилдээ ч юм уу ингээд супер ингээд амар ашиг хийгээд байсан байдгүй ингээд 3-4 жил ингээд алдчих явж байгаа ингээд ашиг хийдэг. Энэ бол дөнгөж миний ихний жил одоо энэ аккаунтыг би энэ live аккаунтыг арилжаад би бол дөнгөж одоо нэг сар гаруй болгож байна. Тэгэхээр ер нь бол яг энэ дэр ингээд PS амар муу арилжаад байна ингээд тэгээд гэж хэлэх айгүй эрт байгаа гэж бодож байна. За тэгээд дараа 7 хоногт уулзъя guys. Bye.